бодитдог ойлголтыг авч үзэхийн тулд энэ маань яагаад ёс зүйтэй уялд тулсан бэ гэдгийг харах. Цаашлбал хүний эрхтэй ямар байдлаар холбоотой байдаг юм бэ гэдгийг тань мэдэх шаардлагатай болдог. Ёс суртахуунтай хүн ёс зүйтэй мэрэгжилтэн хүний эрх эдлэхэд нийгмийн харилцаанд ямар хувь нэмэртэй бэ гэдгийг бид энэ сэдвийн цаана бол наривчлан харж хүндэх боломжтой болно гэсэн үг. За ёс суртахуун гэдэг ойлголт маань өөрөө зөв буруугийн үнэлэмжийг нийгэмд ямар байгаа гэдгийг бол тодорхойлоход бол үнэтэй хувь нэмэр оруулдаг. Нэг үгээр ёс суртахуун гэж юу вэ гэж асуух юм бол энэ маань тухайн нийгэмд байгаа юу зөв, юу буруу вэ гэсэн үнэлэмжийг илэрхийлнэ гэж харж болж байна. За тэгвэл энэ маань өөрөө ёс зүйн гол үзэл санаа болдог. За үүнтэй хувьдуулаад энэ ёс зүй болон хууль хоёр ямар холбоотой юм бэ гэдгийг харах шаардлагатай болно. Тэгэхээр бидний зүгээс бол асуултанд хариулахдаа энэ ямар байгаа? Эсвэл ямар байсан? Нэг бол ямар байх боломжтой вэ гэдэгтээ бол өнөөдөр тусгаалan ярих шаардлагагүй гэсэн. Тэгэхээр өнөөдөр байгаа хууль эсвэл өнгөрсөн зохицуулж ирсэн нийгмийн харилцааны хэм хэмжээ нэг бол ийм байх боломжтой байсан штэ гэж ярихаас илүүтэйгээр бид нар арай өөр байдлаар ёс суртахуун, ёс зүй, хүний эрх бурыг холбон авч үздэг гэж болно. Жишээлбэл физик, хим, биологи, түүх, эдийн засаг гэж салбарын хувьд бол дээр дурдсанчлан энэ ямар байгаа, ямар байсан, ямар байх боломжтой вэ гэдгийг бол анхаардаг. Ёс зүй болон хууль нь ямар байх ёстой вэ гэдэгт анхаардаг гэсэн. Тодруулах юм бол юу зөв, зүйтэй, шударга, сайн бэ гэдэгт анхаарна гэсэн. Тэгэхээр үүнийхээ мөрөөр би та юу хийх ёстой вэ? Бидэнд юу зөвшөөрсөн бэ? Бидэнд юу хориглосон бэ гэдгийг байн анхаарах тухай ойлголтыг үүний цаана ярьж байна гэсэн. Ёс суртахуун гэдэг маань өөрөө зөв бурууг илэрхийлсэн нийгмийн үнэлэмж юм бол яг тухайн нийгмийн харилцаанд өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахдаа, мэрэгжил ур чадвараа ашиглахдаа тухайн этгээд ёс суртахууны хэм хэмжээг удирдлагын бодлогож чадж гинүү гэдгээр нь ёс зүйг тодорхойлж болж байна гэсэн. Энэхүү ёс зүй дээр тулгуурлаад хуулийн хэм хэмжээг хийдэг учраас энэ нийгмийн харилцааг юу зөвшөөрсөн бэ, юу хориглосон бэ, та юу хийх ёстой вэ гэдэг асуултанд хариулсан байдлаар хайрцагч болох юм байна гэж харж болж байна. Тэгэхээр нэг асуудал үүснэ. Бодит байдал болон байх ёстой нөхцөл хоёр зөрүүл яах вэ? Ёс суртахуунаарч, хуулиарч хулгай хийх бурууг эмгц хулгай алгаж байгаа. Хүний эд зүйлийг хулгайлах нь буруу юм байна гэж уламжлал, зан заншил, сургаал, номлолоор үгүйсгсэн ч эсвэл эрүүгийн хуулиар хулгайлах гэдэг бол гэмт хэрэгэ. Таныг шийтгэн шүү гэж онцолсон ч тэр даруй хулгайч хүн хулгай хийх болохгүй гэсэн. Тэгэхээр энэний цааны юу яригдж байгаа юм бэ гэхээр нийгэмд ийм зүйлийг хийхийг зөвшөөрсөн, үүнийг хориглосон юм шүү гэдэг маань өөрөө ойлгомжтой. Дагаж болох үз тухайн хэм хэмжээгээ чамд дагаж мөрддөг. Мөн нэг нэгэндээ үлгэрлэн амьдардаг байснаар бид нар өөрчилж чадах юм байна гэж. Тэгэхээр энэ бол ямар байх ёстой вэ гэдгийг юу зөв, юу зүйтэй, юу шударга сайн бэ гэдгийг цаг ямагт хүн нэг бүр хичээхтэй холбоотой ойлгох юм байна гэж харж байна. Тодорхойлох юм бол хүн гэсэн бод талын хувьд бид бол зөв гэсэн зүйлээ сонгож хийж байгаагаараа эрхчлөөтэй юм байна гэж онцлдог. Тэгэхээр анханасаа бид нар сонголт хийхин тулд дотроо нийгмийн харилцаанд хүнлэмжээ энэ буруу юу, зөв гэдгийг бол өөрөөсөө асууж эрхцүүлдэг гэсэн. Тэгэхээр ийхүү эрхцүүлэхт нь энэ үйлдэл бол зөв юм байна гэж луужин мэт зааж чиглүүлж өгдөг тэр ойлголтыг ёс суртахуунтай жишиж нэг гэж ойлгож болно гэсэн. Гэхдээ нийгэмд хүмүүс ёс суртахуун, ёс зүйг адилхан зүйл мэт гэж ойлгодог. Ёс суртахуун бол юу зөв, юу буруу, юу сайн, мууг тодорхойлдог. Хүмүүс үүнээс суралцаж үйлдэлдээ юу зөв, юу буруу болохыг, юу муу болохыг харж дагдаг гэж тайлбарсан. Ёс зүй бол энэ ёс суртахууны хамарч байгаа хүрээг судална гэж. Тухайн нийгэмд ёс суртахууны хэм хэмжээ нь юг зөв гэж үзэж байгаа юм. Ёс суртахуунаа хүмүүс хэрхэн тодорхойлсон бэ гэдгийг ёс зүйн хүрээнд харддаг гэсэн санаа авч. За зүйрлээд үзвэл ёс суртахууныг хашаан дотор ямар байх ёстой вэ гэдгийг хэлж байгаа гэх юм бол ёс зүй бол хашааны гаднаас тухайн хашаан дотор байгаа хүний үйлдэл нэг бүрийг хянаад сайн шахах уу, буруу шахах уу гэдгийг магадлж чинь гэсэн. Арай өөрөөр зөвлөх юм бол нийгэмд байгаа нэг хэм хэмжээ бие нэг эс гэж зөвлөх юм бол нийгэмд маш олон хэм хэмжээ бий болж зохицуулж байж хүний биеийг эд эрхтнийг бүрдүүлж байгаа маа гэсэн үг. Тэгэхээр нэгэн хэм хэмжээгээр хүний харилцааг зохицуулж болохгүй юм байна. Маш олон төрлийн харилцаа өөр өөрийн чиглэлийг гүйцэтгээд уушиг, зүрх, бөөр, ходоод, илэг гэд эрхтнүүд өөр өөрсдийн чиглэлийг гүйцэтгэдэг адилхан нийгэмд байгаа тэр олон хэм хэмжээнүүд өөр өөрийн зорилготой уялдаад тухайн харилцаагаа зохицуулах юм байна гэж харуулж байгаа. За эдгээр одоо гэр бүл, олон нийт, хамт олон, нийгэм гэд маш олон хэмжээнүүд нийлж тогтолцоо болохдоо тухайн нийгэмд тодорхой үнд зүйлсийг хамгааж өгөх нь дэмждэг. За энэ дотор юу байдаг вэ гэхээр хүнийг хүндэтгэх, хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хүний нэр төр, эрх хэрэгжүүлэг дээдэлж халдахгүй байх, эрхэнд нь халдаж зөрчихгүй байх, эсвэл хэвлэлийн хэрэгжүүлэг гэх мэт ойлголтуудыг бол цаг ямагч жуулчж үздэг. За хүмүүр эрхтэй гэж тайлбарч хэлээд байгаагийн гол цаа цанаа нь юу юм бэ гэхээр тухайн нийгмийн харилцаанд гэр бүл дотрооч эсвэл эмнэлэгт үзүүлэхтэй ч нэг бол ажиллаа хийхдээ, сургууль суралцахдаа, цэцэрлэгт, ур чадвар эзэмшигтэй ч өөр өөр байдлаар тухайн хүн ямар эрх хэдлэх вэ гэдгийг харуулж идэг, баталгаажуулж идэг. Эргээд энэ маань өөрөө зөв, зохистой, зүйтэй гэдэг утга санааг илэрхийлдгээрээ ёс суртахуунтай холбогдож байгаа юм байна гэсэн.
За зарим хүмүүсийн хувьд ингэж хэлдэг. Ёс суртахууны нэмэлт бол заавал даах боломжгүй шүү дээ гэж хариулдаг та. Наадах чин амар уламжилж ирсэн, эртээр үеэс зүг гэж хэлж ирсэн. Бүгд түүнийг даах шаардлагагүй гэж болгодог. Тэгвэл ёс суртахууны энэ нийгмийн харилцааг зохицуулж байгаа хим хэмжээ маань өөрөө хүмүүсийн юу хийх ёстой вэ? Юу хоригдсан бэ гэдгийг наривчлан зохицуулж хуульд сууж цаашлах юм бол хуулийг чанд мөрдөөрөө гэд хариуцлага цаана орж ирдэг. Холбогдох нийгмийн харилцаанд нийгмээсээ тогтоосон тэр хим хэмжээг яаж болгож байгаагаар нь бид нар үндсэн хууль, за зөв бурууг ялгаснаар нь эрүүгийн хууль, төрийн шийдвэртэй хамаатай бол захиргааны ерөнхий хууль, хүн хоорондын шударга зүй ёсоор наймаалцаж тохиролцож байгааг зохицуулсан бол иргэний хууль гэд ялгаа авчих жишээ. Тэгэхээр хуульд зааж байгаа хим хэмжээ маань бол өөрөө ёс суртахууныг бэхжүүлж өгж байгаа юм байна гэдэг зүйлийг бид энэчнээс харж болж байна. Ёс суртахуунаар ийхүү зохицуулах харилцаа маань хууль наривчлан сууж өгснөөрөө цаана бидний дээр дурдсан нийгэмд тодорхой үнэт зүйлсийг буюу хүний нэр төр, хүний эрх чөлөөг хамгаалдаг юм байна. Баталгаа дээдлэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна гэдгийг харж болж байгаа. За хууль ийхүү наривчлан зааснараа хэн юу хийх вэ? Яаж ажиллах вэ? Асуудал гарах юм бол түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг наривчлан зааж өгдөг. За бүр цаашлах юм бол хуулийг хэрхэн батлах вэ? Яаж дагаж мөрдөх вэ? Зөрчил яах вэ гэдгийг зааглан хувааж авах жишээ. За төрийн зүгээс харин сайдар зохицуулаагүй байвал иргэд оролцож дуурч болдог. Өнгөрсөн түүхэн харах юм бол эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцох, сонгуульд нэр дэвших, санал өгөх, эрхийн төлөө хөдөлгөөн төв ялгалгүй улс орнд өрнөжсэн байх жишээтэй. Мөн эрүүдийн шүүхийг тасан зогсоох, цаазаар байх ялыг халах зэрэг санаачлага бол дэлхийд дахинд өрнөж байгаа үйл явдлыг бид нар бүгд юм. Дүгнээд үзэх юм бол иргэд ёс суртахуун, ёс зүйн хим хэмжээг хэрхэн сахиж мөрдөх вэ гэдгээс гадна хүний эрх чөлөөгөө эдлэхийн тулд энэ нийгмийн хим хэмжээгээ өөрчлөөч гэж дугарч байр суурь илэрхийлж нийгмээ өөрчлөлт болдго юм байна гэдгийг эндээс харж байна. Зөвөрлөх юм бол нийгмийг бид нар хүний биетэй харьцуулбал энэ иргэний хөдөлгөөн, иргэний санаачлага бол булчин юм байна гэж тоймлж болно гэсэн үг. Эцэст нь хэлбэл тоглоом тоглоход дүрэн дагдаг шиг ямар тоглоом бэ? Хэн яаж тоглох вэ? Оролцогч нар нь ямар хүн байх вэ? Талууд юу хүсэж байгаа вэ? Түүнийг яаж зохицуулах вэ? Хэн хизээ ялсан тооцох вэ гэдгийг наривчилж, заагалж, тодорхойлж өгсөн байдгаараа ёс суртахууны хим хэмжээ маань хуулийн их болдго юм байна. Нийгмийн харилцааны үндэс болдго юм байна гэж харж болж байгаа. Тоглоом тоглоод шудраг биш байх юм бол дүрмийг нь өөрчлөөд сайжруулад явдагтай адилхан иргэд ч гэсэндэ нийгмийн хим хэмжээ зохицуулт бол хуульд санаагаа тусгаж өөрсдийн эрх чөлөөгөө улам баталгаатай эдлгүүднээс бас өөрчлөх боломжтой байна гэдгийг энэ сэдвээс бид нар олж харлаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.